Өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ. Монголын үндэсний малчин телевизийн эрэг зочин нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За эрэг сайхан зочдыг уулзуулдаг энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид бүхэн Алтан богц компанийг онцлон та бүхэндээ танилцуулж байна. Ингээд нэвтрүүлгийн маань зочноор Алтан богц компани захирал Инх болд хүрэгдсэн байна. За танд өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд шинэ он намын төргий. Сайхан үлдэж гэнэ үү та? Сайхан үлдэж гэнэ үү? Ажид төрлөн тавлуу. Тавлаг сайхан байна. За ярилцлага хоёлаа Алтан богц компанийнхаа үйл ажиллагааны талаар товч мэдээллийг хүргээд ер нь хэдэн оноос эхлээд үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ? За анх ер нь танд тийм ээ чанартай бат бөөх юм хайрцаг хий гэсэн санаа ер нь юунаас эхлэлтэй төрсөн бэ? За анхаас одоо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлсэн бэ? Энэ талаар мэдээллийг хүргээд эхлэе. За би ч анх нь 2006 онд эхэлж ирсэн юм аа. Хүүтэйгээ нэг соёлоо хийсэн. Манай хүүч нь урд хятад сургуульд сурдаг байсан байхгүй юу? 2006 онд би чинь аялал жуулчлалын компанид зохион байгуулагч ажил хийдэг байсан. Урагшаа хятад Бээжинд энэ байгуугаад хот руу дандаа жуулчд авч явдаг. Тим ажил хийж байгаад тэгээд нэг явж байгаад байгуугаад хот руу ороод тэндээс ингээд юм үзэж явж байгаад энэ нэг яг түүхийдэд болж харсан баг тэр зардаг газрын үйлдвэрийнх нь юм. Тэгэл эндээс чинь ер нь хийж болох юм аа гэсэн шиг бодогдоо. Тэгээд энэ шинэ орд бас нэг шон хотыг хөцөлдөг байсан юм уу. Тэгээд яг өөрийнхөө монд таарсан нэг тийм хэмжээтэй нэг түүхий жоохон нэг оруулж ирээд. Тэгээд тэрийг буундаа нэг хайрцаг хийж үзээд. Тэгэл энэ хайрцаг ер нь хийж болох юм аа гэсэн санаа төрөлдөөл хоёр хүүтэйгээ яриад манай хүүч өөрөө хятад хэлтэй хөлтөө. Тэгэл хоёлоо ярьж аваад түүхэд энэ олд тэнцээс олж аваад. Тэгэл авчираад хоёлоо анх өөрийнхөө бонд хайрцаг хийгээл. Тэгэл ийм хайрцаг хийж болох юм гэсэн санаа төрсөн л доо. Тэгээд би өөрөөсдөө өдөө болтол өөрөөсдөө явж байна. Тэгэхээр их бол дахын маань хувьд гэх юм бол өөрөө төдийгөө гэр бүлийн хүмүүс нь ч гэсэндээ маш юм уран сэтгэмж сайтай, гарын урд дүүтэй хүмүүс байдаг те. Тэр ч утгаараа бас ингээд ийм түүхийдэг ашиглаад ийм бараа бүтээгдэхүүнүүд хийж болох юм байна. За юуны төрөндтэй өөртөө байгаа бас өөрийнхөө нандин хайртай зүйл болох буундаа тохируулаад хайрцаг гэж эхэлснээр бол үйл ажиллагаагаа эхэлсэн гэж ойлголоо. Тэгэхээр танаа хайрцагны одоо давуу талыг та юу гэж хэлмээр байна те, ямар онцлогтой бай. За магадгүй одоо олон те өрсөлдөгч компаниуд, за техникийн одоо дэвшилттэй те дамжуулаад олон хайрцаг магадгүй үйлдвэрлэх газрууд байгаа. Тэндээс яг Алтан богцын одоо нэрийн хуудас болсон гэдгээр хайрцагнууд маань бол юугаараа онцлог даваа талтай юм. За хийцний хувьд те одоо түгжээний хувьд, дотор материалын хувьд ч гэдэг юм уу. Манай ч гэр бүлэрэл гарын дотор хүмүүс байдаг юм л да. Би ч ихээс дөрөвлөө. Манай авч нь болохоор байгалийн зураач. Ээж гэрэл зурагч нь. Миний дараагийн дүү болохтой зэрэг уран баримтчин юм байдیں۔ Тэрний дараагийнх нь ойдчин хөхтөө. Тэрний хамгийн бага зам маань Монгол дарханы чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байхгүй. Тэр яг тэр бас жоохон ингээд аав энэ төр юу энэ нөлөөлтөл байх л та тийм. Тэгэл өргөжлөлөл үдээс эрэхтэл яванда. Яг манай хасны даваа тал гэх юм бол бидгээр боо хойцонтой буцах хэрэгтэй юм чинь хүн аль болохоор л чанартай өөрсдөө өнгөнд сонголцоотой чанартай юм хийж өгөх гिचээдэг те. Одоо мэдээж маш олон захиалагч газруудтай болсон байгаа те. Чанартай хийцтэй хайрцаг одоо мэдгүй ингэж одоо баг байхгүй болсон гэж хэлж байна те. Маш 2006 оноос хойш ингээд тасралтгүй үйл ажиллагаагаа хийгээд за урлаг соёлын төдийгүй өөрийн гэсэн нандин тийм ээ бүтээгдэхүүнүүдэд ингээд хадгалах ийм цаг баглаа бодлыг хийдэг болсноор нь аль хэдийн мэддэг болчихсон. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнүүдийн маань одоо материалын хувьд та дэлгэрүүлээд яривал те яг ямар материалыг илүү ашигладгийг за одоо галд шатдаггүй усанд живдгүү, хөвдгүү гэх мэтчлэн бол одоо давуу талуудтай байгаа шүү дээ тань хайрцаг. За манайтай бол одоо байнгын ажиллагаатай газрууд зөндөө байна л та. Юунууд байна, телевизүүд байна. Янз бүрийн студиуд тэгэл өөр хувь хүмүүс ч гэсэн бас тэгээд мэрсэр байдаг. Албан газар компаниуд бас их харьцнаа манайхтай ч юм уу. Тэр нэг
эдгөрнгийн зүрийн хувинуудыг гал уснаас хамгаалж өрсөн тиймэрхүү юмнуудыг захиалж хийлэгдэг байхгүй. Манайх айл болохоор хүнд чанартай гал төсвөртэй ус ороонд нэвтрэхгүй тиймэрхүү талыг л баримталж ажиллаж юм даа. Энэ нэг харьцаг хийгээд цуугаа нэвтрэл төрүүлэх юм тэгэл манайд барайл ирэхэд манайх л үнгөө засаалдаг. Тэгэхгүй бол бид нар чанартай их гол анхаарлаа тавьж энэ хүмүүстэй ч хэлдэг байхад санаа аль болох хүнд чанартай юм хийж өгөөсөө л гэж хэлдэг юм да. Манайх л материал энэ манай материал бол болох зам манай зах зээл дээр ер нь байдгүй материал байхгүй юу. Одоо манайс эндээс зөвхөн энэ тавлагчныхаа хадаасыг авна, савуугаа авна. Тэр өөр юм ахгүй. Одоо бус нь бүгд урдаас захиалгаар авчирдаг. Мэдээ захиалагч маань те дотор нь юу хадгалах гэж байна, юу хийж авч явах гэж байна гэдгээс хамаарат хэмжээний хувьд ч гэдэг юм бол олон төрлөөр гарч ах шиг байна те. Тэгэхээр одоо ямар нэр төрлөөр гарч байна. За загварын хувьд, хийцний хувьд бас одоо гадна материалын хувьд бас өөр байна те. Тэгээд энэ хов хүндээ ямар материалаар захиална л энэ гэхтэл чинь одоо Америк яваад ирсэн хайрцаг байгаа юм. Захиалсан нэг Америк суддаг нэг охин морин хор тоглолт юм билээ. Тэгээ морин хоорондоо зориулж энэ хайрцагийг хийлгэж ирсэн юм байна. Тэгээ энэ жижиг хайрцагнууд болтойгон зэрэгэл яхад энэ эмэгтэй хүмүүс өнөө гоёлын юмнуудыг ойр зуурын бичгээр амт тэр юмудаа хадгалах зориултаар ингэж хийлэгдэв. За энэ жижигүүд болохоор одоо хов хүмүүс ингээд машин зэргийн хард аяны хэрэглэлүүдээ хийх барихтай тиймэрхүү юмуд ер нь ихчлэн бууны хайрцаг орж ирд юм да манад. Манайх чинь анчид их олонтой ч үт юм аа. Бууны хайрцаг одоо сүүлийн үед шагаан буугууд нэг бас нэг хайр юуны тэн шагаан 10 оны нэг бас нэг юм нэгдсэн юм лээ. Тэндээс бас их шагаан 10 оны бууны хайрцаг их орж ирнэ. За тэгээд яг хоо том газрууд бол манайхаар бол материалаар юм хийдэж ирсэн сайн материалаар нь засгийн газар хэрэглэх газраар ерөнхийдөө ч тамгайн газар, улсын хурлын тамгайн газар гэдэг тэтгэж нэг янз бүрийн төр бичиг баримтнууд таангаж архивлж хадгалт юм биш үү. Тийм учраас ингээд яг тэрэндээ таарсан ингээд бичиг баримтнууд таарсан тийм хайрцаг бас хийлэгдэл. Зөгчд маань яг юу хадгалах гэж байна гэдгээс хамаарат өөрсдийнхөө хэрэгцээнд тохируулаад бол захиалаад хайрцгаа хийлгэх бол бүрэн боломжтой. За захиалгын хувьд ер нь хэр хугацаанд гардгийг. За одоо жишээлбэл та сая тэ хөгжмийн зэвсэг хадгалах, буу хадгалах, за телевизийн болон тэ дуугчлалын юм тоног төхөөрөмжүүд хадгалах гэдгээс бас даваад онцлогоос хамаарат бол янз янзаар бол хийж болно гэж ярьсан. Тэгэхээр одоо тэдгэрийг одоо магадгүй ууны дуранг ч юм уу телевизэн дээр тоног хэрэгслийг хөдөлгөхгүй, дөргиохгүй байх талаас нь бол юун дээр нийлүүх анхаардаг вэ? За тухайн захиалагч маань л тэгэл ямар материалаар яаж хийлгэх вэ гэдэг тэрийг л харгалзаж үзсэн л дээ. Энэ жижиг хайцууд бол яг нэг 2 цагийн дараа гол орчин. Томроод ирэхээр эднээс болох цагаан зэрэг 2 өдөр болчихно шиг яг том болохоор нэг юу их одоо ажиллагаа их шаарддаг. Учраас одоо энэ ногоон хайрцаглаад ихэд бол энэ сэргээ ангийн байлдааны тог хадгалах хайрцаг байгаа юм. Энэ нэг өдөр хуулнатаагаар бүтэн өдөр ноцолж нэг юм хүний хүчээр хийчихдэг юм уу? Хоо ингээд өөрөөснийхөө ажлыг бариад хийчихдэг байхгүй юу? Тэгээ яг телевизүүдийн дээр камерын дуран энэ төр манай өөрснөө манай хөөс зөөлөвчөө оруулж ирдэг байхгүй юу? Тэгээ бид нар яг тэр үн төхөөрөмжөнд нь ухаал суулгаад өгч. Тэгэхээр одоо эдгээр сайхан хайрцагнуудыг бол одоо та бүхэн маань мэдээж хэрэг Алтан богц компанитай харилцаа холбоогоо тогтоогоод захиалан хэлгүүлэх боломж бүрэн байгаа. За анх бол одоо та өөрийнхөө хэрэгцээнд тохируулаад хайрцаг хийж туршиж үзэж байсан гэдээ ярьлаа. Тэгэхээр юмыг одоо хийх тусам тухайн ажил хүний гарт ороод улам туршлагажаад шинжлэгдэж сайжирж байдаг. Тэгэхээр одоо анх 2006 онд хийжсэн тэр хайрцагнаас өнөөдөр хийдэж байгаа хайрцагнуудын маань шинжилэлт, сайжруулалт, давуу талууд одоо юу байна? Одоо хийх болгондоо л та одоо энэнийг магадгүй төгжихтэй ингэж өөрчлөл илүү бат бөх болох юм. За магадгүй энэ хайрцгийг ингийн бол илүү хөнгөн авсаархан болох юм байна. Ийм материалыг ашиглах юм бол гэдэл байнгын л эрэл хайгуул хийж шинжилж сайжруулж яадаг байх тийм үү? Одоо тэгэлгүй яг одоо энэ додоо шингээд шинжлэх ухаан хөгжиж гэдэг юм гэдэг одоо эдгээр чинь дэх манайхаа ихтэй байхад энэ юм чинь байдгүй л шүү дээ. Ийм тагны юм материал энтрүүд. Тэгэл ураг шаяа холгомдол
үзэж хараад өөр би дандаа өөрөө байж материал сонгодог байхгүй юу. Шинэ юм юу гарч өдөр шинэлэг юу вэ? Ашиглаж болтоор арай хялбар хийжтэй юм бүх бот тэр талын чанарыг л анхаарч байна дөө. Зорилго одоо загварыг одоо өөрөөр шинжилээч гэдэг юм уу? Тэгээ одоо багдгүй ингээл хийх яах явцад хамгийн төгс хувилбар л энэ юм байна. Тэгээ гээд ийм юун дээр төрсөн үү? Одоо магадгүй хэлбэрэн дугуй ч юм уу? За өөрийн тэндээс онгоодог ч юм уу одоо ингээ өөр тийм загвар шинжилэл гаргах. За эсвэл одоо 26 онд хийх одоо тийм яг үйлдвэрлэлийнхээ явцад оруулж ирэх одоо автоматжуулах ч гэдэг юм уу те илүү үйл ажиллагааг хялбарчлах талын тийм зорилтууд байна уу? Одоо байнга нөө гараар одоо нэг бүрчлээ хийдгээрээ бас нэг талаараа даваа талтай байгаад байна шүү дээ тий. Тийм тэгэхээр магадгүй ингээ олон юмны захиалга ороод ирдэг ч юм уу тэр үед одоо техник технологи одоо хөгжүүлээ одоо өөр болгоё тий автомат болгоё үйлдвэрийг шиг тийм болгоё ч гэдэг юм уу. Тийм зорж байгаа шинэ ажлууд байна. Зорилт бол байдیں۔ Уг нь шинжилгээдээ нэг өргөжүүлээд нэг ажиллаж байгаа тоо хүртэл нэмэгдүүлээд ажлынхаа мөрөг чинь томсгож өрөөд байна тий. Тийм сонирхол надад байдаг байхгүй. За Алтан богц компани маань ер нь одоо 2026 онд тавьж байгаа тий шинэ зорилтууд юу байна? За юу гэдгийг тий улам боловсон хүчин ажилчдаа нэмий. За одоо цаашлаад олон захиалгууд бас ингээ орж ирж байгаатай холбоотой та бүхэн маань яг уу гараараа бүх зүйлийг нэг бүрчлэн детальчилж хийдэг гэдгээр Алтан богц компани маань хийдэг хайрцагуд бас нэг талаараа даваа талтай байдаг тий. Тэгэхээр магадгүй ингээ олон захиалгууд ороод ирсэн үед бас илүү тий автоматжуулъя, үйлдвэрийн хэмжээнд өргөжүүлэх гэсэн бодлого зорилтууд байна уу? За ер нь 2026 онд тэг хамт олонний тавьж байгаа зорилтын талаар та бидэнд хаваалцааж. Энэ ч өргөжүүлж байна, томруулж, ажлынхаа мөрөөр өргөжүүлж, ажиллаж байгаа хүмүүсээс нэмэгдүүлж, тоог нэмэгдүүлж гэж бас боддог л юм. Дааш тийм боломж манад байхгүй. Мах зах зээл мотой. Нэг хайр шиг нэг хэдэн зуугаар нь хийх тийм боломж байхгүй шүү дээ. Тийм захиалга орж ирэхчгүй. Нэг өсөөд нэг 10 20 хайр шиг л орж ирдэг. Тэр болгондоо бүрэн автоматжуулаад янз бүрийн орчин үеийн тэр тоонд хөрөмжөөр хийж өгөөчлөлдүүлж гэдэг зэрэг мах зах зээл мó. Тийм учраас зэрэг боломж байх. Одоо тэгэл яг гараараа ихтэй одоо ч бас хуучны бодоход бас шинэлэг техник нүүд бас гар ажиллагаа хөнгөлсөн юмуд бас зөндөл байна л та. Би тэр болгоныг оруулж ирж ин ажлын хөнгөвчилж явуулдаг. Гэтэ ер нь бол 2-оос дээшгүй хугацаанд бол тухайн хүний захиалгын хайрцагнууд маань бэлэн болдог гэхээр бол танай хамт олон бол үнэхээр шуурхай. За түүнийгээ дагаад бас чанартай, бат бөх, хөнгөн, хүний итгэлийг даах хууз дараа нь бас тухайн үйлчлүүлэгч маань эргэж ирж байна гэдэг бол тухайн газар хэр чанартай бүтээгдэхүүн гаргаж байна гэдэг л нэрийн хуудас шүү дээ тийм ээ. Тэгээд л би хүмүүстээ шаардлага өндөр тавьдаг л да. Хамгийн гол та нар хүнд манайх буу хөцөнтэй буцахыг таагаад шүү та нар хүнд ойлгохтой нь сайн сэтгэлээрээ хийж өгөрэй гэж хэлбэр шаардлага өндөр тавьдаг. Би ч өөрөө тийм шаардлагаар хүмүүссэн байхгүй юу. Би ч өөрөө юм хийхдээ ер нь өөрийнхөө санаанд нэгчлэл юм хийлгдэг. Хүнээс юм авахдаа хүн өөрийнхөө санаанд нэгчлэл юм авдаг хүн байхгүй юу. Тэгээ манай зарим энэ залуучууд бас их ажилт их юм. Үнэхээр тэгэл орж ирэх жоохон дотор хөнгөт нь л жоохон ширээ хүсэг дуурчих бол тэгэл хөлгөнөл гараа авчих. Ажлын ачаал даахгүй. Шаардлага бол сая хэлсэн шүү дээ маш өндөр. Нөгөө талаараа нөгөө хэрэглэгчдтэй сайн бүтээгдэхүүн өгөх гэдэг байгаа юм аа л үндснээс те өндөр шаардлагыг тавьж байгаа. Тэр ч утгаараа одоо түүхийн эднээс нь авахгүй л та яг өөрийнхөө гараар барьж нүдээр үзэж худалдаа авалтаа хийж хамгийн эцсийн бүтээгдэхүүнийг ч гэсэн яг л өөрийнхөө сэтгэлд нийцсэн байдлаар хэрэглэгчтэй хүргэдэг гэдгээр юм давуу талтай хамт олон байгаа. Тэгэхээр үзэж та бүхэн манаас Алтан богц компанид хандаж өөрийн хайртай нандин те тэр бүтээгдэхүүнээ хадгалах юм сайхан савыг бас хайрцгийг бас хийлгэх бүрэн боломжтой. За үзэгчдтэй хоёул одоо яг хайрцагныхаа түүхийд материалын талаар илүү дэлгэрэнгүй ярьж өгье. Яг ямар материалуудыг ашиглаж байгаа учраас галд тэсвэртэй ус борочигны хамгаалалттай за авч явахад хөнгөн авсаархан байгааг одоо таавал хэлсэн шүү дээ. Яг өөрөө бүх материалаа ингээд үзэж харьцуулж яавал илүү чанартай, яавал илүү хүнд хөнгөн байх талаас нэг анхаардаг гэдэг чинь тэгэхээр материалуудын талаар илүү дэлгэрүүлээд ярих юм бол ямар материалуудыг төлхөө ашиглаж байна. За одоо гадна талын өнгөлгөөний материалууд ч гэсэндээ янз янз баг шиг байна шүү дээ. Одоо түрүүний цэргийн зориулалттай
хайр зүйн баглааны хувьд гэх юм бол одоо яг цэргийн дээр агуулгыг гаднаас нь харахад бол одоо илэрхийлэх үз. За нөгөө талаас материалын хувьд одоо бас л тий ус бороо чингээс хамгаалсан гэх гэхээр материалын онцлогуудын талаар яг ямар байвал танд илүү хийхэд ажиллахад хялбар байна. За манайх чинь манай хайрцаг чинь бол даацын бос хайрцаг гэж хоёр төрлөөр үйлдвэрлэдэг. Одоо энэ жижиг хайрцагт бол тутгын зэрэг даацын бос гэдгээрээ явчихна. Эдгээр томроод ирэхдээ зэрэг даацын хайрцаг явчихдаг байхгүй. Энэ андроодын үнэлгээнүүд нь шал өөр болчихно. Тэгээ энэ чинь бол энэ хайрцаг чинь 1 см-ийн зузаан тийм одоо манайх бол оосуугаар хийж байгаа л да. Уг нь хар материал манайх өөрсөө одоо энэ дуугаа энэ хар материал манайх өөрснөө урдаа цохиож авчирдیں۔ 1 см-ийн зузаан хар байнаар. Энэ нөгөөч хийж болно. Энэ оосуун дээр өнгөнаагаад хийчих болдог. Манайх өнгөний сонголт бол зөндөө л тоо. Манай гэр бүлийн хүн чи өөрөө энэ литрийн энэ олон өнгөнүүдийг зардаг хүн байхгүй юу. Тэгээд тухайн хүн ямар л өнгө сонгоно би уцаар хэлээ тэр өнгөнд хөрвүүлэл авчирал тэр өнгөөр нь хийгээд өчтдөг байхгүй. Эдгээр ийм чанартай тий бат бөх хайрцагуудыг хийхэд бол танд хамгийн түрүүнд туслах бол тий багц хэрэгслүүдэд нь байгаа. Тэгэхээр одоо ямар багц хэрэгслүүдийг бас ашиглаж хийдэг вэ? Хамгийн гол туслах чинь багц тий. Багцыг бол би ерөөсөө шууд урдаас ерөөс бүх бэжин дүүс юм байгаа ч ямар нэгэн газар яваад дандаа энэ тоног төхөөрөмд задаг газруудаар орж үздэг байхгүй юу. Тэгэл эндээс яг нь хүний хөдөлмөр хялбарчсан багцнууд байвал ерөөсөө хамаагүй аавна. Энд чи уучин бүдэрийн шиг гэж гар араагаар хаддаг гэсэн ингээд хаддаг байна. Одоо ч хийгээр хадчих байна. Батарейтай тавлагчаа тавуулж байна. Одоо бүр сүйдээ цахилгаан тавлагч хүртэл гарсан байна шүү дээ. Сүүлүүд бүх юм хөгжөөд тэр чи ажил өнгөрчлөөд цаг хугацаас хэмнэлттэй болчихдог байхгүй. Мэдээж материалуудаа сонгох гээд ингээд явж байхдаа тий тухайн бас ийм ижил төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг бусад улс орнуудын жишгийг за бас туршлах судлах маягаар ингээд очиж танилцж байсан гэдэг юм. Тэгэхээр танд тэдгээр үйлдвэрүүдээс бас тий энэ илүү авууштай юм байна да. Ингэж бас сайжирч шинжилж болох юм байна да гэж бодож байсан тийм сэтгэгдлүүд. За магадгүй өөрсдийнхөө хайрцаган дээр хийж хэрэгжүүлж байгаа тийм давуу тал болсон арга барилч гэдэг юм уу тийм зүйлүүд байна уу? За тийм зүйлчтэй тэгээд зөндөл юм байд юм аа. Тэр болгоныг заримдаа авч чадахгүй бас тэр чинь аваа ихтэй зэрэг манай тавшираад ашиглах ямар ч боломж байхгүй. Голноор нь хийхдээ зэрэг бас болохгүй тал байдаг. Тэгээд хийн өндөр нэг багаж аваад тэр хийх юм байхгүй. Олноор нь үлдэх юм арга байхгүй учраас явтал өөрсдөө хэмжээ зориулсан сүүлийн үед ер нь ямар багаж хэрэгсэл энэ дэлхийн зах зээлд сүүлд гарч ирсэн байна. Тэр болгоныг л судлаад яваад байдаг байхгүй. Тэгээд үн тохирол хөрбөдөндөөс наваад явуулчихдаг нааш. За ингээд энэ удаагийнхаа нэвтрүүлэгтээ Алтан богц компанийнхаа үйлдвэр дээр хүрэлцэн ирээд үзэгчдтэй энэ хөө чанартай хайрцаг савнууд маань хэрхэн бүтдэг тэ ямар параметрыг ашигладаг. За Алтан богц компанийнхаа үйл ажиллагааны талаараас үзэгч та бүхэндээ танилцууллаа. Танай хамт олонд цаашдын ажилтны өндрөх амжилтыг хүсье. Бидний урилгыг бүлээн авсан танд баярлалаа. 26 толгой өдөр хугалтгаа. За баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяр та үзэгчтэй.